Гигant тунгалаг өглөөний мэндэ. За би одоо хичээлдээ гарах чинь тэгээд гой хоол хийж идсэн. Би энэ ч өөртөө ингэж гой хоол хийж идэхээсээ бүр үнэхээр кайф авах юм. Ямар гоё юм бэ. Одоо ингэж гой ногоотой нэг юм юу хийж байгаа байхгүй юу? Гон тоор хийж байгаа байхгүй юу? Тэгээд ингээм ганцаараа ахтаа ингээл өөртөө гой өглөөний цай хийж идэх ч юм уу, хоол мол хийж идэхтэй бүр ингэ дотроо ингэ баярлаад ах юм. Амар гоё юм. Хабагаас би нэг юм захиалсан байхгүй юу? Тэр ирчлээ тэгээд би тэрийг анбоксинг ингээ бичлэг хийх гэж удаа шууд камера асааж авахгүй юу? Юу вэ? Бараг 20 он жоо хайш юм. Ямар удаж ирж вэ? Ийм агаар байна. Эхнийх нь. Энэ нэг хөдлөхгүй гэж ингэдэг юм байна л та, тийм ээ. За их сонь авсаа бас нүгчиг сонь авсаас. Гэтэ бас хэрэглэх юмнууд байгаа. Энэ нэг уцны гэрэл байна. Ингэдэг гэрэл байхгүй юу? Ингээд тэгээд өөрийгөө тийм тэрэл дэжгүй юм шиг шүү. Нэг амар юу хэврэг санагдахгүй байна. Энийг жоохон нэглэж аваад үзээтгэе. Дараагийнх нь ийм зүйл гарч ирлээ. Энэ бол үсний буржилгагч байгаа юм аа. Ингээл эргүүлчин. Би одоо усан хатаачаад гарахтаа энийг ашиглая гэвэл цагаар амжихгүй юм. Тэгэхээр дараа л унтахтаа зүй да. Ийм 3 шиг үсний буржилгагч авсан. Энэ утасны тогтоогч юу? Ашгүйтэй. Яа, миний нөгөө хуучин утасны тогтоогч маань юусэн болохгүйсэн. Энэ болохоор нэг юм биетэй байхгүй юу? Энэ дозаавтар агаад нөгөө нэг юм дээр тогтож өгдөг вэ. Тэгээ би одоо энийг одоо ашиглаж үзсэн. Энийхтэй айгүй хайтаага биетэй өрөдөрч. За хоол маань юу болж? Үзэсгэлэнтэй. Би яг ингэ хоол хийж байгаа вэ гэхээр нөгөө нэг одоо би дахиж барыг мэдгүй. Орой ингээд хичээлээ тарчаад орой жоохон өлсөө тэгээд орой аль маань оройтоод би ингээд дахиад улам таргалаад байгаа. Яа гоё бацаас. Тэнгүүгээс тайлбарлах уу? Жингээ нэмэхэд нь штэ. Анзаараагүй идсэн тэр бүх хоол, тэр бүх зүйлийнхаа төлөөсийг бие шатааж, бие хөдөлгөж төлнө. Одоо эсвэл хоолн дээр анхаарч ч юм уу, тэр хэмжээний зарцуулалт, тэр хэмжээний золиосыг гаргаж иж турнаа. Битгий хизээч амархан аргаар турах гэж өөрийгөө алаарай. Дараагийн зүйл маань болохоор энэ бол нөгөө мөмний толгойн наалт байх гэж би бодоод ах юм. Мөмний наалт авсан. Би ер нь бол левч зүг дург байхгүй юу. Тэгээд мөмний толгой гараад тахаар нь тэгээд хаяа шархны лимпэн начаад. Тэгээд энэ нөгөө мөмний наалт. Энэ бол би зунжангаа хэрэглэх юм байна да. Нэг юм сони юу бүг авсан. Энэ бүр ямар сони ирд юм бэ? Хөөрхөн ч юм уу? Хөөрхөн юм шүү. Дээгүүр айгүй нарийнхан л юм байна. Айгүй нарийнхан юм байна. Миний гидс бол үнэхээр турж иж л энийг өмсөх баг. Өнөөдөр өөрийнхөө ямар гидстэй байгааг та хэдэд харуулж шокнд оруулаач яах вэ? За. Тэгээд яг дараа нь турсныхаа дараа тарган ийм байжсэн ингээд тураад ийм гойлсон гэж бичлэг хийх гээд тарган үедээ аягүй бичлэг хийж авсан. Авж байгаа. 15 кг нэмсэн байж тээ. Янз нь. За энийг би нааж үзээд тийм ийм жижигхэн иймэрхүү стикер нааж маад юм аягүй дуртай. Яг ингээд таард юм бэ. Гэтэ нэлийн том юм биш үү тий. Юу вэ чи? Цавг болохоор болохгүй юм уу? Одоо энэ дээр ингээд наалаа. Одоо уцаа авахтай. Салраад байгаа юм. Цавтай байх хэрэгтэй юм бах та. Би чи салахаар ямар хэрэг байх юм бэ? За би гарахтаа бэлтлээ. Хоол мол идээд тэгээд гэр орноос хөвөрлж хагаад хоол болоо идэг. Тэгээд одоо ингээд энэ дээр ингээд жоох улаагаад боссон байхгүй юу? Тэгээд энэ батг гарах нь ойлгомжтой юм байна да гэж энтэйгээ эвлэрнэ гэхээр муухай юм аа. Ийм имийг одоо чи бараг батг гарчаад байгаа юм шүү тий. Та нар миний юу харж байна уу? Далавар хураг харж байна уу? Яра. Нэг хар. Фокуслахгүй байна. Энийг юугүй байгааз. Ингээд тойроод байна.
Тэгээ яагаад би юм хуруутай вэ гэдгсэн чинь багтаа бараг дөнгөж алхахдаг гэсэн байхгүй юу? Нөгөө аав ээжээ дагаж уйлдаг үедээ аав маань ингээд юу байтیں۔ Гэрээ хаалгаар ингээд гарсан чинь байшингийн хаалга байсан байхгүй юу? Тэгээ гадна талын хаалганы төмөр. Тэгээ төмөр нухстай заяа. Тэгсэн чинь би аава гэдэг нөгөө нэг ханнаас ингээд хүүхд чинь ингээд нэг түшээд ингээд зогссон шүү дээ. Тэг зогсож явахдаа хаалгын нухс руу энэ хурууга хийж зогсоод тэгээ хаалга хаагдангууд яах вэ? Тасаад үсттэй. Йоо, одоо хуруу сайдаад дээ. Тэгээ миний хуруу энэ хуруу чинь тасраад бүр. Тэгээ энэ хуруу чинь ингээд жоохон байхад ингээд энэ арьс нь ингээд хажуу тал дээр нь гарч ирээд миний цус ингээд гогдчихсэн гэдэг байхгүй. Ингээд гараад ирсэн. Тэгэл манай аав чи хуруугийн шууд ингээд энэ тал дээр гараад ирсэн юм буцааж энэ дээр нь гаргаж ирээл өстө даавар гэл ингээд ороогоол ингээд чивчэртэл нь ороогоотаа өстө намайг өөрөөл ойлгох өстө өрхийн имлэг рүү гүцгэсэн. Тэгэл өстө өөрөөл гүүгээл би яг тэрийг жоохон миний ингээд цаад ухамсарт ингээд жоохон санагдаад байдаг байхгүй. Намайг ингээд өөрөө гүйжсэн бас жоохон санагдаад байдаг. Жоохон санаад байдаг. Тэгэл яг гүүгээл имлэг дээр очиод ингээд нөөсөө хүүхдээ хуруу таслаа ажиллаа гэж хөрх юм. Яаж сандарсан бол тэгэл миний хурууг ингээл болтын ингээл тайлаад би чи тэнд ойлоо гэж ойлаа. Тэгэл нөгөө эмч чинь болтын ингэж юу байгаа салгаал ингээл хурууг юм харсан чи ингээ наалтцсан юм чи. Тэгэл нөгөө эмч чинь өө энэ хуруу наалтцсан байна өө зүгээрээ наа чи ингээд тий наа чи халуун дээрээ наалтцсан байна. Зүгээр гэд тэгээ явуулсан багш буцаад. Тэгээ миний энэ хуруу чи тасраад нийлсэн хуруу байхгүй. Амьдралд нэрээ унаад босдог нэрээ хоргоо шүү. Амьдралчаа нэрээ тасраад нийлдэг хуруу байхад унаад босдог хүн бас байгаа шүү амьдрал. Битгий бууж өгөөрэй. Миний энэ хурууг санаж аваарай. Залуучуудаа. Тасраад нийлсэн хуруу. Би чинь тэрвээ тийм аав ингээл гэс наагаал имлэг яваагүй ингээ амар самбаачлах хурд айгу сайн байгаа. Хүний survival skill биш үү? Яг ингээл яах вэ гэл ингээл гэл самбаачлах хурд гаргаал ингэ. Тэр үед миний хураг наагаагүй байсан бол ингээ яана гингээр үйжсэн бол нэрээ би ингээл ийм мухар байх нь шүү дээ. Байхгүй. Тэгээ энэ хуруу маань яг хумсан жоох ингэж эргэж ургатай. Бүх хурууны хумс маань ингээд тэгшгэ ингээд ургадаг. Энэ хуруу маань ганцхан жоох ингээд хажуудшгүй ингэсэн. Гэтэ амар хөөхөн. Би энэ хуруунд хамгийн хайртай. Ягаад гэвэл амьд үлдсэн хуруу. Тэгээ миний хамгийн их хэрэгэлдэг хуруу шүү дээ. Ингээ юм бичнэ. Ийм хөөхөн. Манайха нөгөө тийч учрыг ойлгочлаа. Энэ конопын дээр л дарах байсан юм шиг. За энэ их гоё юм биш үү манайха. Энэ ихтэй айгүй хямдхан байсан. Таад ингээд зургийг аваад табоо дээрээ саагараа ингээд. Миний гомтор гом бэлгэн байсан юм аа. Тэгэл зүгээр ингээд гоё. Ногоотой танимхтай ингээд хурцсан. Тэгээд давш хийгээгүй. Жохон сой соус, ойстер соус дээр хийсэн болохоор. Тэгээ би сайн ингэ бодлоо. Би ингээд ер нь надад өөр хийх юмнууд айгүйх байгаа зөө. Хоолоо идэхээс өөр дээр чуулцалж тавих үс хийх юмнууд зөндөө байгаа мөртлөө ингээд за эхлээ ямар ч сайхан 50 сууга хоолоо идчихье гэд хоолоо идэхээ ингээд дандаа төрүүлж чаддаг за таргалж яваа хүний зогсож чадахгүй заа юм уу. За ийм байна да тэгээ ямар ч гэсэн. Хоолоо идэ. Өсөглөн биш байхад учиртай. Тийм үү? Ямар гоё хоол идэм бэ. Хичээлтэй явж байна. Ийм малгай өмслөө. Ийм фотолог өмсөөд зүйлтэй зүгээд ийм цамц өмссөн блогийн цамц. Тэгээд доогоороо ийм өмөж өмсөөд тэгээд цүнхээ ортоо өрцөө. Яаж байна да? Энэ ямар гоё зүг вэ? Вау! Тэрэгчтэй. Ийм гоё. Японд ийм дулаахан газрын энэ нэг сайхан юм да. Тэгээ цэцэг ногоо лагч дэлгэрэнгүй ургадаг. Цонхой тайлбарнаас юунаас шинжгүй бол бүр хамгийн хөл хөдөлгөөнтэй экинуудын нэг маш том. Тэгээд нөгөө зуулчдтай байдаг болохоор амар хөдөлгөөнтэй байдаг. Их ойртон ч амар халуун түгж шít. Юу хүрээд утсан чи халуун байна. Би данч юм хань үздэг юм аа.
Хүмүүс ирээл зураг дараал зогсоод байдаг шүү дээ. Энэгээр хаяа реклам гарахаар. Энэ Чинчгү дээр хүмүүс ирэхээр энэ хардаг байхгүй, энийг хардаг. Тэгээд энэ хаягаар дэлгүүр өсдөг. Ийшээ нэлийн яасан янз янзын брэндүүд байгаа. Тэгээд энэ дээр нэг зураг даруулдаг. Тэгээ энийг нөгөө хүмүүс амар их үзээд идэг болсон чи сүүлийн үед зүгээр ингээ реклам гардаг болсон. Өмнө нь дан ганц нөгөө муурных нь бичлэг гардаг байсан байхгүй юу? Шинжгүй би энэ дээр цагаан ажил хийдэг байхад өдөр алга энэ дэрдэг байсан. Одоо хичээлтэй болсон дахиад энд ирж байна. Хотын амьдрал руу дахиад орж байна да. Энд нэг орон гэргүй юм юу гоцаа дэвсээд ингээ унцдаг байсан байхгүй юу? Ер нь өдөр алга байж идэг байсан чи хөөгдсөн бахта яасан юм бол өөрөө юм аваад авчихсан болов. За энэ нэг иймэрхүү. Яг гүрний дагуур ингээд гарахаар энд нэг юм эвгүй сонсогдсон. Анх бүр амар сонсоод. Амар нүрх хийгээл явчтыг. Би бүр амар айсан газар хөдөлж гэнэ үү юм нурж гэнэ үү яаж ингэж амар айжсан анх сонсоод. Тэгсэн чи дээгүүр ингээд метро яваад байгаа байхгүй юу? За ийшээ харах юм бол за нэг өндөр барилгуудын хажуугаар явдаг. Ер нь Японд яг ийм барилгууд бол ер нь нэлийн цөөхөн. Яг төвсгэрэл юм өндөр барилгууд байдаг. Тэгээд яг Шинжкүгийн энэ хавар амар өндөр барилга шавсан яг нэг юм хэсэг байдаг юм аа. За тэгээд ийшээгээ би хичээл рүүгээ алхаж байна, сургууль руугаа. Японы амар халуун үе нь одоо эхлэхгээл дуншаал эхлэхгээл энэ хардаа амар юм бэ. Баахан хог хийсэн шүү дээ. Хүний дугуун дээр яаж амал ингэж болт юм уу? Эсвэл өөрөө хог авч явж байгаа хүмүүс ч гэж магадгүй юм. Энэ нөгөө дугуй загсаал. Хөөрхөн дугуйгаа ингэ загсаал татчихаа шүү дээ. Ирчээ. Хамаагүй тахгүй бас. Амар харагддаг шүү дээ. Яг нүдэрээ харахаар амар сүрдмээр харагддаг шүү дээ. Том юунд газар хөдлөлтөнд ингээд энэ өндөр барилгууд нь тэсдэг гэхээр ямар сайн хийсэн болоо тий. Японч гэсэн ялгаагүй ингээд хог байна. Хогтой газрууд байгаа. Хүмүүс энэ ямар хөөрхөн хогцомсдیں۔ Амар бинэгчээд тахгүй тий. Тэгээд энэ цэцэг ногоо навч өдрөнд айгүй гоё ургадаг учраас айгүй гоё тий. Нара ийм хэсэг заяа тэгсэн арталтай ийм барилгатай. Энэ яг нөгөө ICC Tower тэгээд Плюскагийн яг урталт чинь нэг ийм яг ийм газар байдаг та санаж байна уу? Яг тэр шиг харагдчихлаа. Манай сургууль маань яг энэ нэг баах өндөр барилгатай яг төв хэсэгт нь байдгийн. Иш алхаж аваад одоо нэг 500 м алхаад байгаа. McDonald's байна. Нэг юм авч идэв. Юу авч идэх вэ? Энэ стогоо амттай шүү дээ. Энэ өндөг. Энийг идлээ. Энэ стогоо шүү дээ. Энийг авч иднэ. Энэ гоё амталсан өндөг. Гэтэ ямар ч юм давс монгос нэг байхгүй. Гэтэ амар гоё болгосон байгаа зөндөгөө. За тэгээд яг шугамынхаа дагуу, дөрмийнхаа дагуу зогсно. Өөрөөгөө бичлээ. Суйка. Эндээс нэг савчи. Нэг авчи. Nice. Эндээс нэг сэлбэт авчилтаа. Яа. Яг энэ сарл. Одоо энэ шилэн барилгын наадталт тэрнээс сарл байгаа. Тэр ахгүй манай сургууль. За сургууль дараа ирлээ. ISI. Манай сургууль 14 давхар бас өндөр байгаа. Хөх цэнхэр өнгийн ийм үндсэн өнгөний ийм өнгөтэй. Маш олон улсын хүмүүс сурдаг. Үдний танхим нэмэрхүү. Хамаагүй хүмүүсийн царай гаргаж болохгүй. Энэ манай лого байна. Ажилчдын нуруу. Хавар 100 намар өвл. Энэ зургуудыг давхар болгондоо байршуулж өгсөн. 14 давхарт гарлаа. Гэтэ одоо цаг хэд болж байна? 11:20 болж байгаа юм байна. Тэгэхээр хүмүүс нэлээд цөөхөн байгаа. Би тэгээд нууцаар бичлэг хий заяа. 14 давхраас ингэж харагдаж байна. За би орлоо.
Манайхан өчигдөр би нөгөө сургуулаа үзүүлж агаад тэгээд дууссан штэ. Тэгсэн чинь нөгөө утсын цэнийг дуусаад утсмаа шууд унтарчдаг байхгүй юу. Тэгээ би бүр орой болтол цэнэггүй явж исэн. Айгуу сонио ингээд power bank ч юм уу цэнэглэж идэрэ аваагүй байсан. Тийм болохоор ингээд утсаа бүр ингээд унтрастай уг нь хит хит хүмүүстэй холбогдох хэрэгтэй байсан чи би бүр таг явсаар агаад 6 цаг гэж ят гэртээрсэн зэ. Тэгээ утсаа нээж асаасан. Тэгээд одоо өнөөдөр би нөгөө нэг дуусгая, талын дуусгая. Өчигдөр үдээс өмнөх нь явсан тий. Өчигдөр үдээс өмнөх нь явсан бол өнөөдөр үдээс хойшх нь явна. Би яагаад үсээ ийм зассан бэ гэж юу? Энэ нөгөө өсний засалч харагдаж байгаа сте. А тэгсэн хүртэл энэ би үсээ ингэж буржилга явж байгаа байхгүй юу? Гэтэ гадаа бороо орж байгаа чинь ингэж буржилга хэрэгч байна уу да. Тэгэл угаасаа миний үс аим хурдан хэвээ алдчихдаг болохоор нэг хэдхэн минутын төлөө би ингээд цаг хугацаа зарцуулаад явж ийн да. Ингээд буржилгаж байгаа. Тэгээд чигтээ болохоор дорой байхгүй болчихлоо та. Гэтэ яах вэ дээ? Зүгээрээ. The next station is Shinjuku JB10. Хичээл хараад маш их хөдөлгөөнтэй байдаг. Хичээл маань тарчихлаа. За би хичээлээ тараад авч ин гадаа бороо ороод байна. Тэгээд нөгөө амар олон хүмүүс ингэ явж байгаа болохоор бичлэг хийж авч чадсангүй. Гэтэ та нар манай ангийг харсан биз дээ тий. Тийм анги ахгүй. Тэгээд дэлгэцэн гоё тийм том. Би хамгийн орд цаадаг мэдээч. Тэгээд хичээлээ сайн хийдэг хүмүүстэй бас цаг суудаг. Тэгээд одоо хичээлээ тараа явж ин. Тэгээд эртгөө очиод тоолоо хийждэг бол ходоод хонхолцоод гур пэр парпур гэж амар дуурайд байна бүр. Миний арьс ямар юм толгоор ордод байна. Айгуу юм гэрэл гэгээд ордод байна. Гэрлэг авчаад юу? Миний зондог. За. Харьлаа. Шинжиггүй айгуу манантай байна. Тэрийг хартаа. Тэр хэсгийг хараа. Манан боос. Харьцлаа тэсгүү эсвэл одоо жижигхэн онигири эсвэл сэндвич аваад идэх үү? Энэ сонголтын дээр ингээд миний хатан нуруу буграад байна. Ходоо сонголцоод байна. Дискүнэ. Ичи. Энэ гоё харагдсан шүү дээ. Сампасан орон олон гадар холдыг дээр стейкний аз орж ирээд стейк идсэн. Арамэн сая хоол идчихэд тэгээд дэлгүүр орж жоохон хүнсний зүйл авч ирдээ. Энийг одоо харуулъя. Ийм дахианы мах авсан. 2 хилтэй дахианы мах. Ер нь Японд дахианы мах хамгийн амтхан байдаг. Юу цаа. Өндөг. Санган. Японд ирж байхад ийм алим 600 yen-ээс одоо сэм болсон байна. Чокопай. Манай Сантасан чокопай эндартай. Тэгээд тараг Сантас. Хөргөөстэй. Сантасан. За тэгээд тараг авлаа. Банана. Мөг. Ногоотой шилжиж иднэ маргааш. 2 зарим авсан. Тэр одоо тэнгисийн ирийг үзэнгээ заримгаан идлээ. Миний арьс өнөдөр үнэхээр гоё гэрэлтлээ. Энэ яриа байгаасаа. За тэгээд ийм 2 зарим авсан. Энэ чокоминто. Чокоминто. Ярма анаа. Чикича. Хай. Наникаски. Яа, энэ доор 24 талаа амлагдаад ахыг. Аялагдаад ахыг. Юу авсан? Авокадо, лимон. Лимон тоосна. Авокадо иднэ. За ингэж болоо. Тэгээ одоо би тэр тэнгисийн иргээг үзэж тэнийг дураг энэ ёст гэж
гоё үзэж суулаа. Тэгээд өнөөдөр надтай ингээ хамт байсан та нарт баярлалаа. Баяртай.